Once. Ой, хонхтой юм биш үү? Ямар гоё. Дон. Энэ уулагч бас л ингэж тэгшлээд бас л хөдөлмөр орсон биш үү. Ингэж гоё тэгшлээ байшингаа бариад. Ийм айлд ороод нэг хоол хийгээд өгчих юмсан. Нохойр. Энэ хад чулуун гэж нураана гэж бас их хөдөлмөрөө. Ингээд ийш нь тэгшлээд. Once. Хинтөө. Ах нь хоол хийдэг юм байна. Тэгээд таад ороод нэг хэдүүл хоол хийчихдэг юм. Өсөөд байна. Нэг гоё хоол хийж идэл. Ах нь хоолны бүх материалаа аваад явж байгаа шүү дээ. Юу н авч явдсан шүү дээ угаасаа. Мэдхгүй байна. Тэ хэн мэдгүй? Ээж байгаа. Ээжээс асууя. Яасаа? За уучлаарай тэгвэл дараа. За баярлалаа. Once. Оо, сайн байна уу та? Сайхан зусч байна уу хаа? Сайхан. Би нэг хоол хийдэг хүн ингээл явж телевизээр харчихсан болохоор барилч танил. За ашгүй. Сайн байна уу та? Харсан уу та? Тэг хүмүүс хардсан юм шиг байлаа. Тэгээд баахан явлаа таад ороод хоол хийдэж болох байхаа. Таад ороод. За. Нохо гайгүй юу? Нохо гайгүй. За. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. За гэлтээ оруулсан ах ич хоёртаа баярлалаа. За тэгээд маш ховор зочин шүү дээ. Зочин хүмүүс гэж зүгээр л орж ирэл хоол хийж игээд орж ирэх зочин хаач байхгүй. Зочин ч орон идэх байдлаа. Тий, харин зочин орж ир дайлуулах хэрэгтэй байталсан харин өөртөө ирээд дайлж байгаа болохоор ч бас гоё байхгүй. За ах ич хоёртаа танилцсан Гуанц. Мөнхбаатар. За олон нэргүй. Гуанц. За. Манад ирсэнд баярлалаа. За нутаг ошоо хаана. За одоо нутаг хошуу гэхлээр одоо Улаанбаатараар л юм шүү дээ. Хэрвээ одоо тэгээд юу нэ одоо жишээлбэл мундаг Сумын Озраур хэн тэр шиг одоо мундаг нэр хүндтэй байсан бол хотод төрсөн байжээч хавас хожирт ураагаа гэж яриад явуулдаг. Аавынхаа нутгаар яриад явал одоо манай аав чинь Завхай аймаг Отгон сум. За тий яг маань бол миний өсгсөн аав. Жинхэнэ төрсөн аав маань бол маш нэрцээжсэн ер нь жоохон орсон бүрээд талтаа тий бүрээд юм байсан. Ээж талаас 7-8 дүүтэй. Аав талаасаа 7-8 дүүтэй. Өв нь бол маш мундаг том ах 15 Хамгийн том ах тий. Хамгийн том тий. 10 хэдэн дүүтэй. 16 дүүтэй баг. Ээж дээр өссөн болохоор зэрэг олон дүүнэртэй тэр чинь нэг дүүнэр яар айлын том гэдэг бол маш хачаал үржсэн юм шүү дээ. Одоо тэр чинь аав ээж нар чинь ажил хийгээл явна. Том ага том гэнэр л одоо нөгөө дүүнэртэй зоорлоо шүү дээ. Тийм байсан. Тэр чинь 45 хоног болол ажилд орчдөг байсан болов уу яалаа. Тэгж байсан санагдаад шүү дээ ээж юм.
хүүхд гараал тэгэл тэгтэл. Одоо ирж яаж ирсэн? Ирчин бол одоо тэгэл Бас л 45 хоног. бас л 45 хоног тэгэл дорол ажилдаа орчдөг гэсэн шүү дээ. Тэг хүүхдээ асарж байгаа л тэгэл дороо ороод тэгэл 24 цэцэрлэг гэдэг байсан. Тэр нь чинь ой гарантаагаас ихсүүлээд авдаг. Хүүхдийг тийм байсан шүү дээ. Тэгэл хүүхдээ цэцэрлэгт өгөөл 5 хоног цэцэрлэгт өгөөл тэгэл наашин цайсан зөөгөөл. Тэгэл хагас хагсан гэртээ хүүхдийнхаа угаалаг гэр орны хамаг юм хийгээл тэгэл суудаг байж тээ. Бидний үед бол тийм байсан шүү дээ. Богино хугацаанд байсан. Хагасаа өдөр нь болохоор хагасаа ажиллаж ирнэ. Төсөөсөө өдөр нь тэгэл бид хэдий ховц сонор юм. Тэгэл төмбөнгээр дүр боо. Тийм тэгэл борцог их чаддаг байсан шүү дээ. Тэгээд дахиад хагасаа болтол тэр борцыг хүрэх хэрэгтэй. Хүрэх ёстой Тийм угаасаа юу Яг тийм байсан. Манайх ч бас олон бие чи банд дүнэртэй. Тэгээд ерөөсөө нөгөөд борцгийн чинь лап хариуцуул дараагийн борц хүртэл хүрэх ёстой тэр сайшаа өөл гэсэн. Тэгээд ингээд тэр үе нэг одоо бодоход ёстой чихэн эколог олж ирсэн байгаа. 20-р Өстө эко. 20-р бүрийн тэр тавхлах батал чинь манайх чинь бол аав ээж хоёр сүтээ цаавар. За хүүхдүүд харцаа. Заримдаа нэг амралтын өдрөө нэг сайхан хийстэй цаа хийгээд Баянштай хийстэй цаа. Яа үнийг хэлчих чинь их гол. Тий. Та хоёрыг залуу байх, намайг жоохон байх чи ер нь яг үнийг хэлэх чи юм их ховорж ивэр гарчиг. Тийм л байсан шүү дээ. Тийм нь бол тийм яг авсан цалин яг амжилгаа тэр юмдээ яг л хүргээд яг л таацсан ерөөсөө нэг л яг норм яг ингээд юу шиг тийм байсан. Бүх хүмүүсийн амьдрал тийм байсан юм шиг байна. Бүгд ерөөсөө хадгалан, жоорлон, банкнд тийм гэсэн юм байна. илүү дотоо бизнесээ дээр дор гарна гэсэн асуудал байхгүй. Барьцалт. Гаа нэг залуухан шиг айл бол ерөөсөө ардаа нэг хийв садаад нэг дивантай нөгөө нэг хар телевизээр тавьсан бол тэгээд болоо. Тэгээд сайхан айл очие. Өө сайхан айл очиж хөрөгч аваа тавьчих. Тэгээ нэг Орсын нэг юм дуу угаалгын машин битгсэн шүү дээ бас тэр үлчин бас тэгээд тэр бол яг бидний залуу үеийн манай аав ээж үед бол угаасаа тэгэл ерөөсөө би мэддэг баг плет гэж баг хэлэхгүй. Манайх чинь гэр бүл байсан болохоор зэрэг нөгөө юу галт болж байгаа болцоо. Ахын мэрэгжил ямар мэрэгжилтэй та? За би бол одоо зураач. За ихч. Би бол ойдлчин. Монгол санхүү үйлдвэрт ойдлын техникум төгсөөд тийм 1982 онд Монгол санхүү үйлдвэрт ажилласан. Эхний нэг жилдээ бол ойдлчин хийж байгаа. Сүүлдээ бэлэн бараан дээр нэрвар очиж ажиллаж байсан. Тэр ойдлын үйлдвэртэй юм. Тэр санхүү эдлийн үйлдвэр гэж байсан. Тэр чинь их сайхан том үйлдвэр байлаа шүү дээ. Тэр бүхэл бүтэн тэр нэг том хашаан дотор чин гутлын үйлдвэр, ойдлын үйлдвэр, ноолуурын үйлдвэр, ноосны үйлдвэр. Тэгэл одоо тэр үед чинь гачин том гоё үйлдвэрүүд байлаа шүү дээ. Өглөө 7 цаг гэхэд ерөөсөө тэр үйлдвэр кабинетын тэр хоёр талын зам болол ерөөсөө жагсаал явж байгаа юм шиг л жагсад ажилдаа ордог байлаа шүү дээ. Ажиллаж гачин гоё байдаг гэсэн. Тэр үед бол ажилладаа үнэнч тийм ажилдаг тийм л хүмүүс байсан да бид. Нөгөө нэг зохиолоор яндангийн дуунаар. Тий, яндангийн дуунаар ажилдаа орж яадаг гэсэн. Тэгээд нэгд өдрөөр банк сонсгол хэд өглөө. 30 минут үйлдвэрийн дарганаар мастерууд орж ирж бүх ажилчдаа аюулгүй байдлаа хангах гээл тэгээд бидэрт одоо улс төрд ямар юм явж гэн бүгдийг тайлбарлаж хийдэг. Тийм байсан. Улс их орны байдал юм бай тийм бай. Тийм. Тэгээ одоо нэг яндагийн дуунаар гэж жүжиг мөчч одоо мандахгүй. Энд чинь яг л одоо тэр юм ер нь байдлыг яндан гэдэг бол цаг байсан шүү дээ. Ерөөсөө бүх зэрэг хөтлөгдөг зэрэг цаг л юу байсан бэл. Тэгээд тэр үйлдвэр ажилчид зүгээр тэгээд тийм зүгээр өвөлчин зүгээр тог гэдэг бөөнөрөөл тэр ерөөл орж байгаа л харагдаж идэг. Одоо бол ийм том сайхан үйлдвэртэй байх юм бол одоо ажилтгүй хүн гэж байхгүй л болох юм болов уу дотроо бодож явдаг шүү дээ ер нь. Тэр сайхан үйлдвэрүүдийг залуучуудаар дүүргээд тэр сайхан үйлдвэрийг хөгжиж явсан цаг үе минь бодогдож явдаг шүү. Миний шүүмжилдэг юм бол
одоо өнөөдөр зах зээлийн юмд орчлоо гэсэн мөртөө тэр гой үйлдвэрүүдийг устгасан энэ гэж ярихлаар би бас дургу. Яагаад гэвэл тэр гой үйлдвэрүүдээс чинь тухайн үед юм хийжсэн үнэн. Гэхдээ одоо нэг хэлэхэд хамгийн муухай хийжсэн. Би яагаад тэрнийг мэдэрсэн гэхээр Чехэд би нэг очиод тэр үе чинь Чехословак гэж байлаа ш. Чех, Словак хоёр чинь нэг Марау гэдэг юм гол үндэстэй байт юм байна. Тэгээд тэнд байж хахад нэг ласт үнх хямдарсан дэлгүүр байгаа байхгүй. Тэгээд айгүй гоё юм бөөрөхөд дугуй дэлгүүр. Тэгэл тэргүү за энэ ластны үнх хямдарсан нар чинь нэг ороод. Тавар нь ороод ингэсэн чинь зөндөл олон бараа мараа байж байна. За хоёр давхарлуу нь ингээл гараад дээшээ өксөөл явж исэн чинь нэг л танил үнэр. Ингээл орсож байхгүй тэр том заалаа дүүрэн манай Монголын нөгөө моо сайх мах юмнууд. Энд дотроо зардгүй мөртөө гадаад гаргадаг. Тэгсэн тэр нөгөө үнэн хямдарсан. Хамгийн гол нөгөө социалист нийгэм гэж байсан СВ орнууд бол социалист тэр интеграцийн үйлчлэлийн Варшавын ингээ гэрээний юмгаар нэг дандаа бие нэг бараа солилцож идэг. Өрсөлдөөн байхгүй. За жишээлбэл одоо Чехэд яг тийм зөндөө юм очиж гэж бодлоо гэж бодход л танах гоё эмнэлэгтэй бол Чех нэгдүгээр эмнэлэг гоё бариад өгчдөг. Төчлөөн дэвэр бодлоо. Тэдний орн та нар хийсэн сахин эдэл танах сахин баггүй юу үйлдвэрийн амраас явал орнд нь нөгөө бараа солилцоор явж байгаа. За хэдүүлээ. За одоо тэгээд хоол хийж өгнөгээ ороод ирсэн хүн. За дүүн ямар ч гэсэн нэг гараа угаагаад. За За орчин үеийн гэр бүлийн гал тогооны хэрэгсэл дебог танилцуул. Дебо брендийн бүтээгдэхүүнийг та өөрийнхөө болон хайртай гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж сонгоорой. Дебо. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Та хоёулахнаа л юм байна тийм ээ. Тий. За хэдүүлээ ямар ч гэсэн хоол хийж иднэ. Тэгээ бөө энэ махан нуур гисээд болохоо ачиж шүүснэ гоожот. Ингэнэ. За та ногоо арилгаж ахыг ахаач юу? Ах. за. Ахаа та энэ будаа та зүгээр байхгүй. Энэ будааг сайхан угаагаад агшааж. Ямар ч гэсэн угаачихтэй би дүүн агшаа. Их чинь ногоо та ч одоо ганц гартаа. Тий, ганц Та ч одоо яагаад гар хөлөө гимтэйгээ хайчдаг байна. За дүүн ямар ч гэсэн маха. их чинь нэг гинти юм болоо дөө. За Энэ уртлын айлын нохоо гинт хашаанаасаа гарч ирээд. Үгүй ямар амир юм бэ? Их чинь тэр нохоод бариулаад идүүлсэ, баг идүүлэх шүгсэн тийм. Ер нь идүүлсэн дээ. Гараа бол тэр чигтний идүүлсэн ер нь тийм. Тэгээд Би таны ч одоо гар хөлөө унаад халтраад хуулцсан бол ухааны бодоод ирлээ шүү дээ. үгүй. Айлын мохоо зэрлэг нохондоос болоод ингээд гарын минь ясыг хоёр хуглаа альчихсан. Хүүш ямар амир юм бэ? Хүүхийн минь хадсан, гуйн минь хадсан ингээд гар ерөөсөө нэлээ асуудалтай болсон. Гарын минь хоёр шууны яс маань хоёлаа хугарсан. Тэгээ одоо 24 оны 8 сарын 9-ээс ахуулаад өдийг хүртэл чинь ингээд имлэгээр яваад явсаар нь байгаа л одоо нэг хамгийн сүүлд нэг 2 ясаа сая 5 сарын ихээр хадуулаад одоо ингээд нэг сойлтонд орчихсон. Ингээл байж байна. Хөөх тийм биш ямар нэлээд айхтар гимтлийг бол авсан байгаа их чинь тийм тэгээд одоо. Тэгээ одоо өрөөсөн гаргүй болчаа сууж байна. Нохооны эцэд хэр зэрэг хохирол мохирол хэр барагдуулав.
За яг анх нохоод уруулчаад байж хахад бол цагдаагийн 2 дахь хэлтээс бүрэн бүрэлдэхүүнээр ирж ажилдаг юм байна. За. Тийм тэгээд нохоо устгахын ирдэг юм байна. Тийм тэгэл мөрдөн шалах ажиллагаанд ороод явсан. Би ганцаараа биш шүү дээ бас. Өвгөн хазуулсан, хөргөн минь хазуулсан. Нэг айлын 3 хүн тэр нохоод бариулчихж байгаа шүү дээ. Хөө ямар аймаг юм. Тэгээд яг цагдаагийн ажиллагаа хийсэн мөрдөн байцаах ажиллагаа хийгээд хөргөн нөхөр хоёрын минь хөнгөн гэмтэлтэй намайг бол хүндэвтэр гэмтэлтэй гэж гаргаад өөрсдөө ирүү үсгэсэ. Тэгээд ирүү үсгээ шүүхэр ороод явхад бол одоо тэгээд хэцүү юм байна ер нь. Одоо ер нь яг энэ нэвтрээр хохирол хэр хохирол одоо барагдсан юм баг байхгүй шүү дээ. Нэг эм тарианы мөнгө гэж нэг хэдэн төгрөг гаргуулсан. Имчилгээнд тэгээд нэг 500 мянган төгрөг гаргуулсан. Тэгээд нэг сая хэдэн зуун төгрөг нийлээд нэг 2 сая төгрөг хэртэл юмд нэг эм тарианы нэг гаргаж өгдөг юм байна. Улс бол ерөөсө хохирлоо авчдаг юм байна. Тий, ерөөсө хохирлоо авчдаг юм байна. Хохирлоо авна гэдэг нь юу гэсэн үг? Тий, улс бол одоо тэр хохирлсон айлын хүнийг 3 саяар торгоод эрүүл мэндийн даатгалын 3 сая 800 мянган төгрөгийг улс буцаагаад авчдаг юм байна. Тий, тэгээд нохоод уруулаад идүүлсэн хүн бол тэгээ хохин болоод ингээд үлддэг ийм хуйлтай юм байна. Дүмэн тий. Хүшээ. Шүүхээр бүгд ийм байж болт юм уу? Шүүхээр орчхоод тэгээ шүүхэн тэрийг улсдаа авч өчгөөд та одоо иргэний шүүхээрээ явж хохирлоо барагдуулнаа л гэж байна. Тэгээд одоо их чинь өөрөө би хэцүү явахд хүндрэлтэй байсан. Ер нь нэлээ их ядарсан, зүдэрсэн 7 хагалгаанд орсон, сая сүүлийн хагалгаатаа нийлээд 8 хагалгаанд орсон. Мартамхаа санамхаа болдго юм байна. Тэгээд эцсийн гараараа ингээд хохирдог юм байна. Ийм гоо сайхныхаа байдлыг ингээд алдагдуулчаал ингээд сууж юу ч хийж чадахгүй, өвөнд юм өргөж чадахгүй. Эхний 3 хуруу бол ажил нь сүүлийн 2 хуруу бол ажиллахгүй. Ингээд чичрээл байж. Ямар аймаг юм. Ямар аймаг. Ийм л байдалтай их чинь ингээд байж гэн. Тийм тэгээд одоо тэгээд иргэний шүүхээрээ явна. Тэгээд одоо хохирол учруулсан айл бол одоо нэг орж ирчихгүй юм да. Тэгээд хаа өдрийн орчиг нэг орж ирсэн баха. Сая намайг хаглаанд орсны дараа нэг орж ирсэн байсан. Тэгээд өгн одоо айл сайхад улсууд байж тохироод ингээд бас намайг надад нэг хохирлын минь барагдуулчихвал бас миний гомдол бол тасрах болов гэж бодож суух юм да дүмтэй. Тэгэхээр та чи одоо ерөөсө хохирлыг чинь барагдуулаагүй жаа сэтгэл гонсгор гонсолгүй юм аа та. Гонсолгүй яах вэ? Уг нь одоо тэр айл чинь бас нэг эзэгтэйтэй байгаа шүү дээ. Бас нэг ихнэр нэгэд нэг тодорхой шүү дээ. Би тэр эмэгтэйг орж ирээд тэр үед намайг шанал зовж би шүнжин унталгүй баг 25 хоног өгөнтэйгээ байсан. Өгнийгаа ч зовоосон, өөрөө ч их зовлоо. Тэр эмэгтэйг орж ирээд миний гарын болтыг боогоод нэг өгдөг арга байдаг болов уу гэж баян бодостой явдгийг. Бийг минь яаж ийн гэд нэг асуугаад нэг орж ирээд надтай хөөч өрөх болов уу гэж их гордиж байсан. Үгүй юм байлээ. Цагаан сараар уг нь тийм өсөд чинь орж ирээд нэг юма цайруулдаг да. Ах ихтэй орж ирээд золгоод би сайн уу тий. Би хаа сайн уу одоо биднийг уучлаарай гэ тий. Тийм байхгүй. Энэ айлд бол тийм байхгүй юм байлээ. Эмчлийн эмнэлэг бол үнэн сайн байлээ. Эмчнэр нь ч сайхан залуухан улсууд байдаг юм байна. Маш чадварлаг ийм хүмүүс байдаг юм байна. Тэгээ миний гарыг бол ерөөсөө нээж үзэл болохоо байх юм бол шууд тайрна. За нааштай гэж үсэх юм бол бүр тэрэндээ тулж байгаа юм уу тий? Бүр тайрхан дээр тулсан шүү дээ. Нээж үзээд асуудлыг шийднэ гэсэн би ч тэр үед их сэтгэл санаагаар унжила. Тэгээ эмчээгээ гуйсан. Миний гарыг мдээгүй ч гэсэн бити тайраад өгөөрэй даргаа гэж гуйсан. Нөгөө эмчээ гэж гуйсан. Тэгээ эмч бол маш сайн эмч таарсан. Тэр гар хурс арууны тасгтын эмч, сувилагч, боолтын эмч эдэрт нь маш их баярлж байгаа шүү гэдгээ далинд нь бас дамжуулчихё энэ төрөлд ашиглаад тий. Манай өвгөн чинь одоо гарын уртай хүн бас захиалгаар ажил авч хийдэг. Тэрэнд нь би бас гар бие 50% нь оролцдог хүн шүү дээ бас. Одоо тэгж чадхаа байчаад байна. Нөгөө урдны сайхан хөдөлгөөнтэй байсан хүн чинь хөдөлгөөнөө зогсоочод ингэж байж байгаа даа. Өгөндөөс тусалж чадахгүй өөрийнхөө гэрт усаа авдаг бүх юмаа хийдэг хүн чи юмаа хийж чадахгүй ингэж сууж. Та зүгээр хажууд тэгээд би нэг идэх үүрэгтэй л хүн шиг суудаг шүү дээ. Одоо энэ гэрт тий. Тэг аргагүй шүү дээ. Нааш гэрлүүгөө орох замдаа гинтл урдаас нэг том нохоо өсрөөл гараад ирсэн. Хиний нохоог харсан чинь манай энэ уртлын айлын нэг айхтар том нэг
Яг чон шиг царайтай чоны ирлиз нохоо. Эс нь бол Монгол нохоо гэдэг. Үгүй Монгол нохоо биш. Энэ бол чоны ирлиз нохоо. Тэгээд нөгөө над руу өсрөж орж ирэл тэгээд над руу дайрсан. Өмнө нь өвгөн намайг нөгөө бүүдгэрээс намайг тосгож хаалга гарч явж байгаад өвгөн бариулсан байсан юм. Тэр мэдсэнгүү хашаан дотроо. Тий. Мэдсэнгүү. Тэгээ өвгөн нөгөө гар хөлөө идүүлчихэд гиз гүзэг нь юучгүй нохоос эгэлж хайчаад гэрлүүгээ орж мэд бойлдоо гэж. Тэгээд одоо тэр хөл мөлний сорив гарын сорив хിവэр штэ. Одоо баян хөл гар нь янгиж өвдөөстэй л байдаг. Одоо яах вэ? Тэгээд гадаа нэг эмэгтэй хүүхдийн дуу гарах шиг болсон. За энэ айлын хүүхд урчлаа гэж гарсан чи би тэр доор нь идүүлсэн сууж ирсэн. Тэгээд нэг арич өгөж өвгөн юу яаж салгаж надыг хаширч ирж орж ирээд хаалга хааж исэн. Тэгээ хүргэний дуудаад ингэчлээ ноход бариулчтай айлыг гараад иргэсэн. Хүргэн түргэн ирэхгүй бол түргэн тэр дээрүүдээ дуутсан. Түргэн ирэхгүй бол би явъя гэд машина асаах гээд хашиг надад тавьсан байсан. Бас тэр ноход бариулаад. Тэгэж түргэн ирээл тэгэл бүх асуудал яадаг балер мо хараад дор нь буудсан уу тэрнийгээ будаачих. Энэ чинь хуулиндаа бас юм байдаг юм байна. Эзэнгүй нохог бууддаггүй гэсэн хуультай юм байна. Тэгээ энэ хуулийг бол ер нь нохооны хуулийг чангаламаар байна. Ерөөсө кодлоод энэ том нохоо тэжидэг айлуудыг бүр кодлоод авчмаар юм байна. Тэгээ хуулийн чангатгаж өгөх ёстой юм байна. 3 хүн бариулаад тэгээд ингээд хог нь бол ингээд дуусч байна да. Одоо тэгээд энэ улс орон энэ нохооныхоо хуулийг бүр чангатгаад одоо энэ эзэн яадгийн хоригдг юм уу өшөө одоо тэр хохирлын өшөө нэмж өгдөг юм уу тийм л болгомоор байна. Тэгэхгүй бол тэгээд нохоо хүнийг урж хайчаад өдөө ингэж одоо би насаараа ингээд юм өргөх чадахгүй шүү дээ. Хүнд юм өргөж болохгүй. Тэгээ хадаастай болохоор хамаагүй хөдлөж болдгоо юм байна энэ чинь. Тэгээ ингээд насаараа ингээд гаргүй болчиход байхад чинь тэгэл одоо баргалжил нохоод оруулсан хүний хохин бол үлдэж гинэ л гэж би одоо энэ нэвтрүүлгийг дайлимдуулаад бас хэлчихье. Тэгээ сонсох мэдэх тэр том дарганаар хуулийнхан энэ тэр одоо бас энийг бас улс уртаа авч үзэх болов гэж бодож байна тий. Айл хийсч хоол хийж явдаг хүн өөр гэсэн юм багцтай болсон энэ. За. Энэ нар Депогийн брендийн хоолны амт чанарт нөлөөлөхгүй ийм пластмас нь энэ хардаа ийм зөөлхөн ийм тийм биш. Одоо тоогоо шанагын ингэ зураад байхгүй. Энэ хардаа иймэрхүү багцтай 7 ийм нэвтрүүл байхгүй. Энэ ингээд тий. Ийм багцтай болсон. Одоо энэгээр төмсөө харилгаад тийм ч гэсэн ийм хүнсний хайчтай юм. Энэ болохоор нэг жимс одоо жимс одоо хичгээ зориулагдсан ийм багц. Одоо мөнгөн ч гэсэн таарч байгаа. Тийм бай. Ганц дүүн одоо ингээд бүх юм ингээд тааруулна шүү дээ. Тэ. За та хоёр тэгээ хичнээн хүүхдүүд хаа юу хийж явна? За энэ том байшиндээ одоохондоо ойлгохноо тийм. Ямар гоё яхаа дороо тусдаа гараа явсан. За тэгээд одоо хамгийн том хүн маань барилгын инженер хийдэг. За тэгээд охтууд маань бол ер нь бүгд л одоо аавыгаа дуурайсан гарын дүүтэй хамгийн том охин маань бол дизайнер. Одоо хувцсны дизайнер хийдэг. Бээжин хөх хотод бол багшилж явдаг. Гар бас их мундаг тийм дизайнер охин байгаа. Тэгээд тэрний удаах нь бол одоо шунхлаа колокт оператор хийж байгаа. Тийм. За тэрний удаах охин маань баримлчин. Юугаар баримл хийдэг. Бас граммистер бас ийм аяг шааз хийдэг. Тий, сургалт одоо тэргүүрээ бас хүүхдүүдэд хичээл зал сургалт явуулдаг. Тэгээд ийм хамгийн бага хүн маань бол геодезийн инженер. Бас л мундаг ер нь. Миний бол одоо энэ төмөр замыг одоо хангийн төмөр замыг хийсэн, нисгийн төмөр замыг хийлээ, зайсангийн төмөр замыг тэр уулын дундуур яваад төмөр зам засмал замыг хийлээ, хурдны замыг хийлээ. Миний өвчин тий.
Ер нь хүүхдүүд маань ер нь бүгдээрээ л мундаг өөрсдийнхөө дор ажилд бол сайн. 2 хүү бол яг хуваараа бизнес хийдэг. 1 хүү маань замрын юунд алтны урхад ажилдаг. Тий. Бага онд болохоор хуваараа ажил хийдэг. Тий. Тэгээд ийм мундаг сайхан 7 хүүхэд байна. Тий. 4 хүү 3 охин байна. Ач зээнэр. Ач зээнэр бол одоо хөөрхөн ач зээнэр зөндөө байна шүү дээ. 5 6 ач зээнэр байна. Тий. Тэгээд одоо хамгийн том нь бол одоо 12 дугаар анги төгслөө. 2 ихэрч охин байна. Тий. Тэгээд тэр 2 бол 9 дугаар анги, тэгээд 8 дугаар анги, тэгээд 3 дугаар анги. Хамгийн бага нь одоо 2 нь бол нэгэн сургуульд орно, нэгэн цэцэрлэгтээ юм 5 настай. За. Тийм байна. Тийм. Одоо та хоёр чи тэгэл энэ том байшиндаа хоёулахнаа л тий том байшиндаа хоёулахнаа ингээл амьдраад явж байна да хоёулаа. Тэгэл өвдөртөө бие бинийгаа бие биендээ тус нэмтэй. Тэгэл байж гин тэгээд бие биендээ хантай амар байдаг шүү дээ. Тийм. Өвчин тусгад бол одоо тэгэл юу яадаг. Бие бинээ асраал тэгэл яан тариагаа хийчин маячин тэгэл байж ин дөө тий. бие биендээ аав нь болол ээж нь болол. Тий тэгэл байж ин. Тэгээд бас зүгээр ахгүй чинь гэр зүгээр сууж болохгүй юм тэгэл яг өөрийнхөө хүслээр ингээл цэцэг навч мод тариал. Харин тийм ятгах гэж байж ин. Энэ одоо мод юм уу цэцэг юм уу? Энэ хүндэр. Энэ бас тэр охины цэцэг гэсэн. Тий, манай өвгний ганц хайртай цэцэг малуулж байгаа цэцэг байгаа. Тэр болохоор зааны чихэл гэж би дуулсан юм бэ. Зүгээр хүнээс аваад өрслүүлээд ургуулад байсан чинь ийм гоё том болсон. Тэгээ цэцгэнд хайртай. Гоё хүс итгэдэг юм тий. Олон дүүнертэй болохоор тэгээд одоо баяр ёслолоор хүүхдүүд цугларахын олон дүүнер нь чирэх юм байна. Олон ах дүүнер ч орж ирж байгаа. Тий, ингээд бөөндөө ингээд яа да. Байна. Одоо тэгээд Пошоос хүүхдүүд ирчгээд гэсэн одоо 7 сарын 7-нд бичгэнхээ сууж байна. Энэ байшин дүүргдэг байхгүй хашаа дүүрдэг. За. Польшоос хүүхдүүд ах トゥ хамаатан садна гэрнэ. Тий, ирнэ. За. Польшид 2 сайхан эмч байна. Уламжлалын 2 сайхан эмч дүүнер байна. Тий. Тэгээ олуулаа хэрэг. Сонгоно хуурна хоёлаа. Би одоо туслахаар эгчээ гарч явах гэмтэлтэй болохоор би таныг л яаж байгаа юм шүү дээ. Тий. Та ер нь галтгоонд хэр ойрхон хүн бэ? Гэхдээ ер нь би гайгүй шүү. Таны энэ байшин чи ямар том байшин бэ? Тийм ээ. Хэдэн квадрат уу энэ? 100 дээд давхртаны нэг 170 квадрат. 180 квадрат юм. 180. 174 квадрат ч юм уу дээр багцаа ба. Энэ бас л нэлээд хөдөлмөр орсон байх шүү энэ. Энэ уулыг ингэж нөхөлж тэгшилж яана гэдэг чи аа. Тэ? Одоо нэг юм арай залуу байжс айгуул. Тэг одоо бол ч техник хоёр бас нэг бульдозер үлөөдөг тийм юугаар янзлаас чийсэн. Та өөрөө байсан уу? Байшин өөрөө байсан. Өөрөө нэг үеийн нэг өвгөнтэй хоёулаа. Тэгээд сүүлдээ дээд хэсэг давхруудыг бас хөөхтүүд тусаасаа тэгээд дээдлээ хэсэг нэг хөөхтүүдээр яриулаа. Таадны давхрын бараг би өөрөө. Хэдэн жил болж энэ байшингаа бариад? За бараг 7 жил болсон. Нөгөө нэргүй үстэй 10 жил болж байгаа тэгтэл барьж гэж хэлөө яалаа. Юу дархан мужаан гэсэн зураач гэсэн үү? Зураач. Тэгээ одоо юм бол
дархан хийж байна. За. Тэ. Дарахыг юу хийж вэ? За дарахаар одоо янз бүрийн амтны захиалга, амтны захиалга голцоо өгөх юм. Тэгээ одоо сүүлийн үед ер нь хүмүүс нэг надаар голцоо сүлдэх хийлгээд байгаа маа. Сүлдээ. Тэгээ одоо нөгөө цагаан эсвэл цагаан сүлдмөд байдаг шиг тэрэн шиг бас нэг тар цагаан сүлднүүд энэ төр голцоо хийлгэж байна. Тэгээд арьс ширээ янз бүрийн юм дээр бас жоохон зураг зурулж байж байна. Тэгээ бас янз бүрийн хийлгэнэ. Назагаалгалаа тэгэл. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Орчин үеийн гэр бүлийн галт тогооны хэрэгсэл Дебог танилцуулна. Дебо брендийн бүтээгдэхүүнийг та өөрийнхөө болон хайртай гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж сонгоорой. Дебо. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Сайн нэг юм цаас байсан чи их чарн би нэг тэгж манай өвгөн чи одоо ингээд бүх ажлаа ингээд төлөвлөждөг гинэ. Тэгээ энэ дэр хардаа гаднах усны одоо яндан скотчтгал гин террасны дээврийн доогоор тор татах 15-ны дотор хар сүлд хийлгэх гэж. Ер нь ингэж хүн ингээ ажлыг төлөвлөх тэгээ тэрнийгээ гүйцэтгэх гэдэг чинь бас нэг хувийн бөгөө товсготой ажлыг хийх гэж чухал юм шиг байна. Тий хамгийн гол нь яг та ер нь дандаа ингэдэг үү? Би ер нь залуу гэж баг юм тий. Тэгээд хамгийн гол нөгөө тхийг биелүүлснэгээ нэг гүйцэтгсэн ингээд дарж явах их гоё. Тэр их гоё санагдтыг тий. Үгүй ашгүй нэг эмээгээ дарчлаа. Гүйцэтгэчээд тий. Та ер нь харин тийм байна. Та ер нь зураач дархан таны нэг стил имиж байна л даах. Ингээл үс гизэг яа ийм офтос гизэг мэзэгтэй тэгээл энэ стил имиж. Та ер нь зураач юм дархнаар олон жил ажиллаж байна уу? За одоо ер нь би ч одоо 10 жил байхдаа л бараг л хамгийн хүүхдүүдийнхээ ангийн хүүхдүүдийн зураг шугам зургийг зурчдаг л гэл надад л очилдаг байсан л да. Тэгээд ер нь тэр жигтэй багшин дэдийн зураг ангид байлаа. Завсартан зэрэгт явлаа, зэрэгтэй байж байхдаа Одессын цэргийн дээд хөтөл явж яллаа. Тэгээд нэг Одессын цэргийн дээд зүгээр тэгсээгээд нэг сар хагасуулаад тэгээд жоохон залуу насны өвчин тэгээд буцаад ирсэн. Тэгээд яг одоо худалдаа бэлтгэл хуучин хөнгөн үндэсний үйлдвэрийн яам гэж яхад тэнд хэвлэлийн зураач ажил хийж байлаа. Тэгээд хуучнаар худалдаа бэлтгэлийн яам гэж яхад засвар зарлал чимэлийн газар гэж манайх их гоё мундаг байгууллага байлаа. Худалдааны төхөөрөмжийн засвар зарлал чимэлийн газар гэдэг тэнд 10 гаруй зураачтай нэг гоё тийм гоё хамт олон байсан. Тэгээд дандаа л нөгөө төгсөн гоё хөрхөн залуучууд хүүхдүүдтэй тийм газархан тэгээд зураач хийгээд явчихсан. Тэгээ яг зах зээлийн ирэхээр зүйлтэй нөгөө ажил одоо манай яамчин татан богдаад тэгэл янз бүр болсон л да. Ер нь хуваарай л ер нь өдий хүч шивтэй. Одоо уран бүтээж ихэд хаашаа нэг бүтээлээгээд мундаг мандаад байсан бол байхгүй байна. Зураг ихлэр чи одоо ингээд одоо байшингийн хан ман дээр ингээл капитализмыг алгасагч гэдэг юм уу. Хүмүүр баг учраас ингээд лооцсон мооцсон ч юм уу. Тэр бүгдийг одоо та зуржсэн манайх ч одоо тэгэл ялангуяа баярлага юуны баяр ёслол бол нөгөө нэг том палка янз бүрийн юмнууд чинь зургдсан шүү дээ, уур шүү дээ. Тэгээ манай зураач нар чинь тэр чинь зурдаг байлаа. Тэгээ тэр үе чинь нөгөө бас намайг тэнд яаж яхад нөгөө Цэдэн балдарын их нэрээсээ Пилатова чинь нөгөө айгүй гоё нөгөө тэр хүүхдийн 100 муу гал тэгэл найрамдал цуслан мослон гэл бид нар ч очиод тэрний чинь ханы бүхэл зураг морог одоо тэр чимгэлүүдийн ингээл зураалан тэр
тэгэл тухайн үед л амаараа сайхан сайшаагдал явж ил байлаа. Түүнээс нэг одоо медалаар нэг шагнаад тэгж явсангүй тэр хэдгээ 5 жил ч үлээ одоо юмны одооных шиг тэгээд ингээл шагналаар одон тэмдгээр ингээл бөмбөгддөг байгаагүй шүү дээ тийм шүү дээ тий. Ямар сайнтай нэг 100 төгрөг дагалддаг гэсэн тэрнээс хаанаас авч болох уу гэд гацрын дараа ороод загнуулаад гарчихлаа. Тэр сангууд дээр сочоо төрийг шагналдаг чи мо тэмдэг тэр дарамжлах нь загнуулж явдаа тий. Социализмын үед одоо гарын урд үүтэй дархан, зураач, мужаан одоо ингээд тань шиг ийм хүмүүсийг ер нь төр засгаас хэр үнэлж одоо цалин хүнлүү ер нь хэр байсан. Нэг зураг зурхад хэдэн төгрөгөөр зурх уу? Ер нь зүгээр ийм байсан. Анх бол зүгээр ерөөсө зураач нар манайхан чинь тогтмол цалинтай байсан. Жишээлбэл одоо нэг 550 тэгээд тэрнээ төлөв норм илээсээ ухааны бараад нэг 600 700 төгрөг ч юм уу тийм байж байгаа. Сүүлдээ манай норм төлөвөнд орсон. За. Тэгэнгүүт нөгөө ажлууд чинь тухайн ажлуудаа нөгөө тэр чинь нэг үнэлгээгээр зохиогдоод ингэ явчихж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь манус чинь бидний чинь цалин өөр болоод 9000-аас доош мод гэж байхгүй л дээ. Тэгээд 1200 1300 дээтэл нь 2000 3000 хүртэл хийж ил байлаа зүгээр. Гэхдээ нөгөө гол нь нөгөө тэр чинь маш их хөдлөө. Бид нар чинь би ч бас нөгөө залууч байсан юм уу тэгээд нөгөө зураач нар чинь цагаан тавьчихдаг байхгүй. Тэгээд тэр үе чинь нэг одоотой адилхан хувийн зэрэг янз бүрийн юмд гэж байхгүй шүү дээ. Авто зогсоол бол ажил дээр хоногсоор байхгүй. Шүнжин юм аягаар зураал хоног. Тэгэл ерөөсө ялангуяа баяр ёслуугаар тэгэл аюу их юм. Тэгээд тийм л байлаа дөө. Угаасаа тэр үед чинь. Тэгээд шоочор дугаартаа тэгээ бид нар дэш ажиллаж орж байгаа юм чинь нөгөөдөө чинь сандрахлаараа одоо тэгэл халтур гэж ярьдаг чинь одоо тэр үе чинь хийн штэ бас хийн нөгөө гэрдээ. Ялангуяа бас хэдэн бол тавх мань хэдэн лоозон гол мууж халтур хийж байлаа. Тэр үе чинь бас зураач нар чинь их бас их олд шиг нэр хүндтэй хүмүүс үлээ штэ. Тийм л бах тий. Тий. Одоо ч юм бол ерөөсөө шууд хөвлөөл томоор манаас хөвлөж байгаа. Тэгэхэд бид нар бол дандаа машинд оруулаад хөвлөөл гаргаж чинь бид нар чинь тэгсэн дандаа биер зурна шүү дээ. Одоо тэр тав хөрөг мөргүүдийг ч одоо ингээл зурна шүү дээ. Хөдөө орон нутаг бас л явж исэн биз? Явна. Аймагуудаар. За миний хувьд бол Баян Хөлгийгээс босод аймагуудаар явсан шүү. За. Одоо манай зураач нар чинь тэгэл тал тийшээ тавилтавал тэгэл ингээл гол нь манайх чинь худалдаа бэлтгэл яам гэж байгаа учраас тэр бол нийтийн хоол цуг байсан, бэлтгэл цуг байсан. Тэгээ худалдаа чинь ингээд бас их том яам байсан шүү дээ. Тэгэл тэр нөгөө нэг энэ тийм зоогийн газар тийм ингээл одоо ингээл юмуд чинь доторч тогтчол зэмлэлийг хийгээл тэгээ дээрээс нь тэр янз бүрийн дор ажил дэлгүүрийн хаяг адарсууд чинь жинхэнэ нөгөө гараараа матаж цэллад мэллад орчин энэ төр том өсөв гэсэн шиг юм чийдэг юм шүү. Цэллот чинь нэг өнгөгүй нэг юм. Тэгээ өнгөгүй тэр дээр чинь өгөөсөг. Тэр чинь цэллот шүү дээ. Тэр чинь цэллот гэдэг тэргүй чи хаяг адарсан тэр юм. Ерөөсө таалбар юм. Өөрөөр хэлбэл манайхан чинь мод, чолоо, шавар, төмөр, шин шаардсан ерөөсө гипс юу монгол чинь ямар л дотор чимгэлэн тэр эскиз батлууснууд тэгээд тэргээр л хийн штэ. Тэ. Аюу сайхан мундаг тийм гоё тийм мундаг зураач нар можоннуудаар нэг тийм манай нэг тийм тасаг байсан мундаг. Зөв. Тэргээр би ч одоо бас бодоод л бахарч л байдаг. Одоо та тэгээд юу уралж гин, юу бүтээж, юу хийж гин? Ер нь хүмүүсийн сая утасчин дугаараар захиалга аваад байгаа бол тоо хүний юу хийгээд өгөөч гэсэн нэг одоо ер нь чадахгүй гэх арга байхгүй чадлал гэж үзэн шүү дээ. Одоо янз бүрийн металлаар тэгэл гипс баримлаар одоо авцамаас гарч юм уу тэгэл чулуу төмрөөр ч юм одоо юм хийгээд гэвэл тэгэл түгээр л баг оролдож штэ чад ярьсан бүгдийн дээг л тэгээ чадахгүй зүгээр суухгүй гэдэг чинь зүгээр суухгүй. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Бас ширүүн бороо орж байна. Мундаг орж байна. Саяас тогтсоод гайгүй. Харин тий. Усан ч яг уг нь бороо ороход сайхан л байна. Тийчийг дараа тийм ээ.
За тэгэхээр ахаа энэ надаа нэг юм бүтээгдэхүүн байгаа. Энэ ямар учиртай юм бэ? Омега 3 гэдэг. Энэ цус шингэрүүлэх үйлчлэгээтэй. За. Тий. Одоо зүрхний шигдээс. Омега нэг дуулаад байдаг. Тий. Омега 3 гэдэг чи одоо энэ баггүй. Ханаагүй тосны 3 хүчил агуулсан ийм бүтээгдэхүүн байгаа байхгүй юу? Энийг ихч та хоёртоо би ингээ өгж байгаамаа. За. Монпагийн фарм оруулж ирдээ. За. Энэ зүрхний шигдээс дархны цусан хангамжийг сайжруулна. Би танд өгч. За. Тий. Тэгээд өдөрт нэг удаа ууж явах юм гимгүү шүү. За. Одоо нэг Загсны тос гэсэн үг тий. Та усаараа даруулаад уучаа. Тэгээ энийг ханаагүй тосны хүчил агуулсан юм бүтээгдэхүүн байгаа байхгүй. Ханаагүй тосоо. Тий. Ханаагүй тос гэдэг чинь нөгөө хүний биед ороод царцдаггүй цосыг хэлдэг юм байна. Одоо энэ тасалгааны температурд царцдаг. Одоо би ингээл хоол хийж штэ ингээл одоо бидний 9-ийн тос ямар өөхөн тос энэ төр чинь биед ороод царцдаг тос юм байна. Тэрнээс болоод товруу гэж юм үүсдэг юм байна. Тэгээ тэрнээс урьдчилан сэргийлдэг. За. Ийм бүтээгдэхүүн байгаа юм шүү. Энийг тэгээд та хоёр минь тэгээд өдөрт нэг удаа над шиг өөх тос ихэддэг хүн. Жинхэнэ таны судсыг чинь судсыг гол нь цэвэршүүлээд өгнө шүү дээ наад чинь тий. Ямар сүрхий. Тий. Гүйр. За баярлалаа минь. Тий. Энэ хардаах үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч Багро компани 2008 оноос хойш тасралтгүй одоо ингээ үйл ажиллагаа эх орны хөрсөнд ургасан бүтээгдэхүүнээр одоо ингээд за та энийг ийшээ аягалж байна. Аялах уу? Тий. Энэ хүрэн манжин маань 6-7 төрлийн юм бүтээгдэхүүн байгаа. Энийг энэ Багрогийнхан одоо энэ Италийн тоног төхөөрөмжөөр одоо 95 градуст энийгээ боловсруулд юм байна. За. 100 градусаас дээш болчих ногооны хүчлэг чанараа алдчихдığım байна л да. За. Тий, тийм болохоор 95 градуст боловсруулж ингэж бүтээгдэхүүнээ хийдэг Багро компани ийм бүтээгдэхүүн байгаамаа. Энийг хэдүүлээ хоолтойгоо цагаа хольж иднэ. За та бусдуулын энэ хардаа энэ болохоор дун ногоо. За та энийг зүгээр сууж хаар та натгай би хоолоо янзлаадах юм. За энэ эдгээр дээр хийх үү? Тэгээ юуруу хийжээ. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. За ах минь одоо өстө чихэн нөгөө за бодагш. Йод төмөр амдэмэр баялаг. Далайн байцаа одоо хийшүү дээ. За. Энэ та амстаа би тань амсуулаад гараа барьж. За. Наадах шин За. наадах шин далайн ер нь бид нар ингээд далайн бүтээгдэхүүн нөгөө далайн нэг байцаа гэдэг юмнаас далайн байцаа бас нөгөө юм шар өөр төрлийн байна бас тийм ээ. Тий. Наадах шин. Тийм байна. Бас ичээд гүнжидийн үртэй ууз. Наад чинь нэг жижиг юмнууд нь болохоор гүнжидийн үр. Гүнжидийн үр юм. Тий. Ер нь бид нар наадах чинь далайн замаг юм байлээ. Далайн замгийн чинь энэ одоо далайн улсууд чинь ингээд боловсруулад ингээд нөгөө манай нэг аялагч хэлдгээр тэр юу нэ энэ далаад ойрхон улсууд мөнчих нүүлгүүлдэг юм. за яа ганц 5 хоол идэх гэж өчнөө амьтны амь чангаас юм идэх цадсан цадаагүй. нялцгаа витнес авахулаа. Тий, нөгөө сам хорхоо гэл гэсэн шиг мэддэг болтой. Манай монголчууд буйнтай осооч. Нэг амээр олон хүн тэжээгдэн удаан идэн
Тийш. Нэг хоног их чинь одоо 40-50 хүн идэж шүү дээ тийм ээ. Өчтөр олон гэдэг. Тэгэхээр бид нар чинь яста буйнтай юм байна нэрээ. Тий. За нэг хоод идэх гэж цадхагтай өгөөтэй байтал өчнөө айлгаанд идчихсэн байна. Тий. Сайхан Гоё үнэтэй байна. Одоо хэл гоё үнэтэй байна. За. Идэж болох уу? болдгоо яах вэ? За идлээ шүү. Мэдээж хүлээлгч шүү. Тогмог тосроод бас. Хаагаад шүү. За. Ингээд энэ өнжөөд тэр хаяа нэг ирж хаалж ивчж болох уу ямар гоё. Мод. Тэм үү. Гом гоё. Өнжөөд биш өдөр бүхэн ирж хаад идэх. Өдөр гоё. Өөр гоё байна. Энэ Австралиа ямар сайхан хоолой юм бэ? Хамтдаа сайхан хоол байна. Энэ салааттай хоолойд бүр амттай болж шүү. Авшуугийн канонууд гэдэг шиг үнэр гаргадаг бол хүмүүсээ хорхоо их хөрмөр юм да. Одоо тийм техник гарч ирж шүү дээ. Да май гоё. Тэр дун ногоо гоё шүү. За хамтдаа хоол ичсэн тооштой баярлалаа. Энэ хөрөм манжин чи одоо ер нь хамгийн сайн гэж шүү дээ. Хөрөм манжин. Миний бид их сайн хөрмөн. Энэ ч баг руу шүү дээ ах минь. Тийм ээ нөгөө багаарч одоо шинжлэхдээ хаанах ч гэнэ метач гэнэ хаанах ч гэнэ юунуудаар яасан ингээд гонцногоос арай өөр болсон байна. Айтайхан бүр айтайхан болсон байна. Тийм. Стадын хоногт хөрөмжөөр л ажиллаж юм билээ гол. Аа. Тэгээ бас тэнийгээ дагаад мэрэгчлүүд нь юу бодох те. Энэ дуу нөгөө бас багаараа гэх те. 7-8 төрлийн бүтээгдэхүүн. Гоё. Голцоо өдөр хоол ичгээд ороо нэг хоол ихэ бачаад байгаа юм хоёлаа. Түүнээс анх арай залуу байсан юм уу? Өдөр хоол хийж ичээл ороо дахиад хоол идэж одоо өдөр хоол хийгээд идэхлээр тэгээд ороо идэхээ байж байна. Баг насных гэдэг тийм ээ тийм. Бүх юмны үн өсөж байна. Үнийн өсөлтийн эсрэг үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд зогсож байна. Категори бүртээ хамгийн доод үнийг тогтоолоо. Та харьцуулаад үзээрэй. Багро. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Агш хоёр минь хоол ямар байв? Цадбуу, таалагдбуу? Өөрлөггүй юм шиг, өөрлөх тайч юм шиг гэх хүнээр ийм гоё хоол хэлгүүлж идээд бас өстой үнэхээр нэрэ хамгийн хүндтэй зочин одоо миний дүү байлаа. Баярлалаа. Айгуу гоё хоол идчихлээ. Айгуу сайхан хоол идчихлээ тий. Хамтаа сайхан хоол боллоо. Манай хамтран ажиллагч байгууллагуудын ийм нэг оцоо айлд өгөөрэй гэж супер гэдэг энэ газ. За. Одоо энэ бидний урд нь хэргэлдэг үн та одоо дархан юу эсэг амтгаа 200 грамм байд юм. Энэ болохоор 220 грамм. Илүү шатал тий өндөр. Шатал өндөртэй, нягтрал өндөртэй. Энэ юу энэ газыг солонгосын энэ газыг ахтай өргөн барьж байна. Ваа за. Энэ чинь надад би чинь энэгээр их юм идэх юм байна. За ясаа баярлалаа. За саяны нөгөө хоол хийдэг гимнами гэдэг энэ далайн байцааг ихштэй өргөн барьж байна. За хоол хийж наад чи гоё гоо зү. Түүс гадна бас ийм хардаа
харбин мужийн хар хөрсөн дургуулсан ширхэг бүрэн бүтэн шин дургацын энэ литрэг ич 5 хилийн цагаан будаа сая бид нар хоол хийж идсэн биз дээ. гоё байсан. Гоё будаа. Энийг ах эгч 2 тонн өргөн барьж байна. Хамсаа ажилтг баярлалаа гэж юм. Дээрээс нь хоол хэлгүүлж идэ. Дээрээс нь өчнөө бэлэг авдаг ийм зочингууд нэрэ өдөр бол орж ирсэн. Энэ хоёр мундаг ах эгчиндээ ирлээ. Тэгээд та хоёртон эрүүл энх тал жаргал саруул сайхан бүхний хүсэн өрөөгөөд Монгол ардын нэгэн дуугаар танаа гэрийн жаврыг үргээгээд ая дууны ихшгэн цэнгэр хадаг өргөн барьж байна. За баярлалаа гэлээ. Гэн нэрээста юмар үйлчлээд юмар дайлаа бэлэг сэлт өгөөд гүн ийм сайхан мундаг зочдөг. Бүх л юм. Хоёроо бүр дагаад дуурчлаа гэн мондөг авьяастай. Ийм мондөг хөгтэй ирсэн дээ. Үнэхээр бид нар ч гэсэн үнэхээр баярлж байна. Гэр орны жаврын өвөрлөөгээд үргээгээд гой хоолоор дайлаа. Дээрээс нь бэлэг сэлтөгөөд гой дуу хуураар чавргүй энэ иж үрнээр нь зүгээр манай гэрийг сайхан болгосон дүүнэртээ дүүдээ баярлалаа. За баярлалаа. Тэгээ орсон бороо арилдаг ирсэн зочин буцдгийн адилаар сая бороо ороод ариллаа да тийм ээ. За тийм ээ. Ирсэн зочоо одоо ингээд дүүн одоо ингээд явъя да ах эгч хоёртоо ирүүлээ аз жаргал саруул сайхан бүхний хүсэн өрөө урт насалж удаан жаргаараа ах эгч. Гэлээ ерөн сайхан батарчлаа. За миний дүү ингээд мордохж байгаа дүүдээ нэг гоё үг гэлээ. Миний дүү ингэж олон хүнтэй баясгаж байгаа энэ сайхан нэвтрүүлгийг ингэж хийж байгаа чамд харин маш их баярлалаа. Болдгсон бол өдөр болгон ах тэр ирж баярлуулаа. За тэгнэ үзэн магаш дахиад ирнэ. За тэгээд дүүн одоо явъя. За баярлалаа нэг. За баярлалаа. За нэг үнэрлэчих. За сайн. За.